Байцгаана уу? Энэ өдрийн юмд математикийн хичээл 1 геометрийн үндсэн судлагдсан. Гурвалжин ба гурвалжны тэмдэглэгээ ангилал, гурвалжны периметр, гурвалжны талбайн тухай мэдэж авна. Хичээлийн анхааралтай сонсоод бичиж тэмдэглэж авцгаагаарай. Гурвалжин гэж юуг хэлэх вэ? Дэвтэртээ зураад тайлбарлаарай. Одоо бүгдээрээ дэвтэртээ зурсан гурвалжингаа тайлбарлацгаая. Та нарын зурсан гурвалжинд орой байгаа юу? Тэмдэглэе, бас тоолъё. 1 2 3 Гурвалжин маань 3 оройтой мөн А, Б, С гэсэн латин цагаан толгоон том үсгээр тэмдэглэнэ. Уншихдаа А үсгнээс унших албагүй. БАЦ, ЦАБ, АЦБ гурвалжин гэж уншиж болно. За энэ гурвалжин тал байгаа юу? Тэмдэглэе. Хэд байна вэ? 1 2 3 3 талтай. Тодорхойлолтоо бичиж тэмдэглэж авъя. Нэг шулуун дээр үл орших 3 цэг. За 1 2 3. Тэдгээрийг хос хосоорон холовсон 3 хэрчмээр хашигдсан хавтгайн дүрсийг гурвалжин гэнэ. Өөрөөр хэлбэл гурвалжинг 3 хэрчмээр хүрээлэгдсэн хавтгайн хэсэг гэж ойлгож болно. Одоо бүгдээрээ мэдлэгээ баттгаж бие даан ажиллаарай. Гурвалжны тал ба оройг нэрлээрэй, бас тэмдэглээрэй. Гурвалжныг тал ба өнцгөр нь ангилах нь. Талаар нь ангилахдаа нэгдүгээрт адил хажуут гурвалжин. Шинж чанар нь 2 талын урт нь тэнцүү гурвалжин. Хоёрдугаарт адил талт гурвалжин. Шинж чанар нь 3 талын урт нь тэнцүү гурвалжин. Гуравдугаарт элдв талт гурвалжин. Шинж чанар нь бүх талын урт нь ялгаатай гурвалжин. Өнцгөр нь ангилах нь. Нэгдүгээрт хурц өнцөгт гурвалжин. Шинж чанар нь бүх өнцгүүд нь хурц 90 градусаас бага байна гэсэн үг. За хоёрдугаарт тэгш өнцөгт гурвалжин. Шинж чанар нь нэг өнцөг нь тэгш байна. Тэгш буюу 90 градус байна гэсэн үг. Гуравдугаарт мохоо өнцөгт гурвалжин. Шинж чанар нь нэг өнцөг нь л мохоо байна. 90 градусаас их байна гэсэн үг. Одоо бүгдээрээ гурвалжны периметр ба талбайн тухай үздэцгээе. Энэ ямар гурвалжин бэ? Элдв талт гурвалжин. Талуудыг нэрлэе. АБ, АЦ, ЦБ гэсэн талуудтай. Одоо бүгдээрээ уншаарай. Гурвалжны талуудын уртуудын нийлбэрийг периметр гэх ба P үсгээр тэмдэглэнэ. P тэнцүү, AB дээр нэмэх нь AC, CB гэсэн талууд.
Гурвалжны периметр ба талбай. Дараах гурвалжны периметрийг олцгоё. За, нэгдүгээрт нь талуудын уртуудыг бичье. АБ нь 11 см, АЦ нь 7 см, ЦБ нь 16 см. Хоёрдугаарт периметр нь хэдвэ гэдгийг олъё. Периметрийг олохдоо талуудын уртуудын нийлбэрийг олно гэсэн тийм үү? Одоо энэ дээрээ орлуулад бодох юм байна. P тэнцүү 11 см дээр нэмэх нь 7 см, нэмэх нь 16 см. Периметр тэнцүү 34 см. Одоо бүгдээрээ мэдлэгээ баттгаж дараах гурвалжингуудыг нэрлээд периметрийг олоорой. Гурвалжинг нэрлээрэй. Тэгш өнцөгт гурвалжин байна. Одоо тэгш өнцөгт гурвалжингаа тэгш өнцөгт болгон гүйцээж зуръя. Тэгш өнцөгт. Гурвалжны талбай гэдэг нь альва гурвалжны талбайг олохын тулд түүнийг тэгш өнцөгт болгон гүйцээж тэгш өнцгтийн талбай нь хагасыг олох замаар бодно. Жишээ: тэгш өнцөгт гурвалжны харилцан эгц талуудын урт нь 11 см ба 14 см бол энэ гурвалжны талбайг олъё. Нэгдүгээр тэгш өнцөгт болгон гүйцээж зурна. Энэ гурвалжин нь 11 см ба 14 см талтай тэгш өнцгтийн талбайн хагасан болно. Иймд S тэнцүү А үржих нь B хуваах нь 2 гэсэн томьёон дээр орлуулан бодох бөгөөд S тэнцүү 11 см-ийг үржих нь 14 см, хуваах нь 2. S тэнцүү 77 см квадрат. Жишээ 2. Гурвалжны нэг тал нь 17 см. Түүнд татсан өндөр нь 12 см бол энэ гурвалжны талбайг олъё. Эхлээд бүгдээрээ гурвалжингаа тэгш өнцөгт болгон гүйцээе. Бодолт. S тэнцүү 12 см-ийг үржих нь 17 см, хуваах нь 2. S тэнцүү 102 см квадрат. Санамж. Гурвалжны талбай нь түүний аль нэг тал ба уг талд буусан өндрийн хагастай тэнцүү. Одоо бүгдээрээ мэдлэгээ баттгаарай. Дараах бодлогыг дэвтэртээ цэвэр сайхан хуулж авч бичээд бодоорой. Хичээлд идэвхтэй оролцсонд баярлалаа. Амжилт.